За hi guys. Тэнхэн бичлэгэндээ тавтаа морил. Өнөөдөр хэдүүлээ ямар бичлэгийг хийж байна гэхээр би Хятад улсаас хамгийн ер нь хямдхан талдаа тэгээд сонирхолтой сонин бараануудыг загсан байгаа. Тэгээд тэрийг хэдүүлээ бүгдээрээ гоё бичлэгийг ингээ unboxing хий. За тэгээд шууд бичлэгэндээ орцгоё. Нэр хамгийн жижигээс нь эхлээд тэгээд хамгийн жижигнийг нь хийж чадчихъя. За хамгийн жижигнээс эхэлж байгаа Made in China гэж байна. За нэг ийм зүйлт байна. Энэхүү зүйлтийг хэдүүлээ задлж үзээд зүүж үзцгээе. За энэ бичлэгэн дээр энэ үнүүдийг нь хэлээд явъя гэж бодлоо. Энэ бол нэг 5000 төгрөг авчихсан. Бас нэлээд хөөрхөн жинтэй юм байна. За гинжин бол гоё харагдаж байна. Ингээрээ нэг юм тайлдаг шиг байна. Энэ бол ингээ гүүгээд ит юм байна. Амар. Энийг бараг тайлах шаардлагагүй. Ингээд зүчих юм байна. Ийм зүйлт байна да. Гоё юм байна. 5000 төгрөгийн ийм зүйлт авч гинэ гэдэг чинь бас гоё шүү. Энд бол би зүйлт нэх үнийг мэдэхгүй байна. Энийг бараг би зүүхгүй байхад гэхдээ. Зүйлт бараг зүүдгүй. Гэтэ яг гоё юм байна. Гоё харагдах юм байна. Чанартай чанар мэдрэгдэж байна. За нэг тийм байна. Дахиад нэг харуулъя. За нэг юм их байна да. Энэ бол ингээд 5000 төгрөг. Ууцтайгаар. За. За дараагийн хамгийн жижиг зүйлснийг бол энэ альчуур. Яагаад за ойлоштой чи альчуур мэлчуур захиад тахтай явах гэдэг гэж бодож юмдгүй. Энэ бол амар сайн альчуур юм билий. Бас амар шингээдэг. Ер нь ингээл юм ингээ амар арчхар гардаг шүү дээ. Тэрэнд бол ингээд гоё юм том. Энийг ч нэг тайлбарлаад яг амар гоё том. Ер нь амар хэрэгтэй энэ альчуур. Тий. За нэг юм альчуур байна да. За хэдүүлээ энэ бичлэгнийхаа төгсгөл ингээд unboxing хийж заяа. Бичлэгнийхаа төгсгөлд энийг усаа шингээж авдаг альчуур гэсэн шүү дээ. Ингээд ширээн дээрээ жоох ингээ уснаас жоох асгаж байгаа. Тэгээд ингээд дэлгэж байгаа гоё арчиж мөрчдөг ч юм уу тийм. Энэ зүйлт мүлтэй ч гэсэн гоё зүүж байгаад ингээд бичлэгийг танаас харуулна. За тийм ээ. За дараагийн unboxing хийх зүйл маань бол энэ хоёр зураг байна. Энэ хоёр зургийг яагаад авсан бэ гэхээр яг ч юмар гоё харагдадсан. Энэ 30-45 хайрцаатай нэг юм зураг байна. Нэрийг мартчихлаа амарч нөгөө Titanic-ээр зогсдог. За энэ зураг нэг юм их үү. Энэ зураг болохоор энэ зурган дээр би жоохон ярьсан. Үн бол зурган дээр айгүй гоё харагдчихсэн. Тэгээд энэ хоёр зураг амар тэрмэн нэштэй. Хүрээгүй ирсэн. Би нэг заавал өөрөө нэг газар очиж хүрээлэн ашгүй өөрөө нэг юм авч яагаад хүрээлэн. Энэ жоохон тиймэрхүү. Уг нь тайлбар дээр хүрээтэй л гэж баг бичсэн байсан. Гэтэ яг энэ зураг бол гоё өнгөлөг амар гоё ирсэн. Энэ болохоор жоохон нэг тиймэрхүү ирсэн. Гэтэ яг хоёулаа гоё юм. За нэг юм хоёр зураг байна. Энэ нь болохоор 3000 төгрөг авчихсан. Энэ болохоор нэг 7000 хэдэн зүйлс юм хаа. За дараагийн зүйл маань энэ байна. За манайхан гоё бичлэгэн дээрээ лайка дараад, subscribe дараад үзээрэй. Хонхоо дараарай. Тэрвээ чи хонхоо дараад бас миний бичлэг шууд ороод notification очих болохоор first гэж бичиж болох нэ. За энэ ууцны ширч. За энэ ядгүй гэхээр сундаг альчуур байна. Ингээд сунаад нэг юм хөөж. Энэ чинь бас амар хэрэгтэй ингээл ер нь ингээд юм ингээл арчхад гоё юм билээ. Энийг болохоор нэг 5000 төгрөг авсан. Энд дээр нэг оостой байна. За энэ бол нэг юм их байна. За дараагийн зүйл энэ байна. За энийг бол хүмүүс гадралж иж магадгүй. Энэ бол толгойн бокс. Энэ ихэнх нь ингээд туршиж үзэх юм байгаа санахаа. Тийм болохоор бичлэгээ дуусгачаад бичлэгнийхаа сүүл хэсгээр нь дээр энийг туршиж үзнэ. Энэ минийг бол үнэхээр баттай туршмаар байдаг. Энэ явуулсан газар нь юу лайтай бодсон бэ. За болчих шиг боллоо. За нэг юм байна. За энэ бол нэг ирзэн байна. Энийг бол толгойдоо өглөн. Ингэж угалж байгаа л зохин. За энэ даваа талууд нь гэвэл хараа мэдрэмж тэгэл нэг хүчтэй бол болохгүй. Гэтэ айгүй сонирхолтой
Энэ бичлэгийг үзсэн. Хүүхд зүгээр алж ийлээ. Энэ нь бол ингэж байгаа. Би тэгээд 3 өнгөөсөн 3 дангаас нь загсан. Энд хар өнгө байна. Улаан өнгө байна. Та нэг юм их үү. Энэ болохоор нэг нь 8500 байсан баха. Тэг 8500. За нэг юм их үү. За дараагийн бүтээгдэхүүн нэг юм хайрцагтай юм байна. Энийг одоо хэдүүлээ задлж үзье. За энэ юу вэ гэхээр одоо за энд удирдлага нь багш байна. Энэ юм удирдлага байна. За хамгийн гол бүтээгдэхүүн бидний туршиж үзэх хамгийн гол зүйл байна. Энэ байна. За ингэ доктор нь заавар хайрцагны шилж. Энэ юу вэ гэхээр аура гэрлэгсэн. Би бол бичлэгийг нь үзэж байгаад авсан. Амар гоё систем лээ. Гоё тунгалаг юм байна. Энэ нь яг хөө жоохон мод шиг харагдсан. Мод биш л шүү. Зүгээр power юм байна. Ийм гэрэл байна. USB-гээр ажилладаг. Энийг гайс ингэж заяа. Бичлэгнийхаа сүүлээр орой харанхуй болохоор ингээд гоё асааж үзээ. Одоо бол үнэхээр гоё харагдахгүй хаа. За удирдлагын бол задлаад үзэхэд 16 өнгөөр асдаг, 8 өнгөөр асдаг юм байсан. 8 өнгөөр 2 сонголт байсан. 8 өнгө тэгээд нөгөөх нь болохоор 16 өнгө гэсэн. Тэгээд шууд тэгээ бас тэрний 2 сонголтондоо би 16 өнгөтэйг сонгосон. Тэгээд нөгөө дахиад бас нэг 2 сонголт хийсэн. Шууд USB-ийн заалгаж ажилтдаг ашгүй цэнгэлж болдог. Хэдэн дөрвийн ялгаатай байлаа. За нэг 3-4 мянга л байсан баг. Би бол шууд заалгаад ажилтдаг нь авсан. Яг тэгвэл шууд power bank-ын заалгаад ажиллах болчтой. Тийм болохоор нэг хэрэггүй. Цэнгэлдэг нь хэрэггүй. Тэлээж угаасаа нэг хамгийн ихтэй 4-5 цэнгэлэл амар мэй болчихсон шүү дээ. Тийм болохоор тэрэн дээр нэг 3-4 мянга төгрөг үрээд явах үйлдэлд бас шууд заалгаад ажилтдаг 16 өнгөтэйг нь авсан. За энэ болохоор нэг төлөө нэг 10,000 төгрөг хавцаал юм байна. Ийм гоё гэрэл байна. За дараачихаа зүйлүүд оръё. За одоо бидний өнөөдөр задлж байгаа unboxing гэж байгаа зүйлүүдээс хамгийн сонирхолтой ер нь цаашдаа надад хэрэг болгох ч магадaltaй зүйл байгаа. За би танаас энийг таах хугацаа гэж заяа. За тааж чадсан хүн байна уу guys? Хэрвээ тааж чадсан бол комментэн дээр бичээрэй. За энэ юу вэ гэхлээр за ер нь бол заяа хамгийн хямдхан дрон гэж хэлж болно. За ер нь бол хамгийн хямдхан дрон заяа. Тэгээд нэг нь цагаан өнгөтэй камергүй, нэг нь хар өнгөтэй камертай. За тэгээд одоо задлж үзье. Ийм хоёр ширхгийг авсан байна. Ягаад ч хоёрыг авмаар байсан. За нэг нь бол нэг ийм хайрцагтай байсан. Нөгөөх нь болохоор зүгээр шууд ийм хар зүрхтэй байсан байгаа. Шууд задлаад үзье л та тий. Энэ хайрцагтайгаас нь эхлээд задлаад үзье. Энийг түр зүрх хэлээч. За уусаа энэ хайрцаг амар нэг ийш тийш бараг шидэгцээр байгаа амар мэй болохоор бараг хэрэггүй. За хайрцаг нэг тавьчих. За задлж үзье шууд задлаад үзье. Яа нэг ийм зүйл бай. Ийм их байна. Цүнх нь бас гоё юм те. Ийш тийш авч явахад бас энэ чи бас хөөхөн хэрэг болох бах. Ингээл тусад нь ингээл цүнхэндээ игээл дээрээс нь нэмжихэд эвдээч магадaltaй. За шууд дотор нь юу байгааг хараа гэж байна. Мэдээж бол заавар нь байна. За энэ удирдлагын дээр нь болохоор ийм их зүйлүүд байна заяа. Энэ болохоор дээшээ доошоо баруун зүүн эргэх нэг товчин удирдлагынх нь. Энэ нь болохоор баруун зүүн урагшаа хойшоо болох юм байна. Энэ нь бол асаадаг товч. Одоо ингээд шууд өөрөө хөөргөөд явж чадна гэвэл шууд энэгээр ингээд 92-оор зэрэг удирдаа явчихна. Энэ хэдэн олон товчлоор яадаг вэ гэхээр одоо ингээд дрон балансаа алдаад хэтэрхий баруун тишээ явах юм уу, хэтэрхий зүүн тишээ явах, эсвэл хэтэрхий урагшаа наашаа явахад энэ товчийг дардаг гэсэн. Товчийг дарахаар яг нэг баримдаа ер нь хөвчлэн байдаг гэсэн. Энэ болохоор хурдныхын тохиргоо 1 2 3 гэсэн тохиргоотой байна. Нөгөөх нь болохоор юу нэ? Headless mode гэнэ. Би бол сайн мэдэхгүй байна. 360 гэсэн нэг товч байна. За энэ 360 гэсэн товч нь яадаг вэ гэхээр дрон чинь одоо ингээл байж байгаа нэг жоохон сахилах гуйхыг хүсэн шүү дээ. Нэг нь дрон авснаас хойш 360 гэсэн товчийг ингээл дарна шүү дээ. Тэнгүүд энэ дрон чинь ингээл 10 зайгаа тэгээд дээр доороо зайгаа мэдэрч байгаа. Жоохон доош явал өөрөө дээшээ болж байгаа. Шууд 360 иргэдэг гэсэн үг. Тий бол тиймэрхүү байна. Энэ бол камергүй загвар нь. Энэ нэг юм хэрвээ камертай загвар байсан бол доор нь ингэж утсаа идвэр Wi-Fi-аар холбоод аппликейшнаар нь холбох юм байлээ. За энэ бол хамгийн сонирхолтой байгаа guys. Энэ юу вэ? За энэ дотор юу вэ харцгаая. За энэ бол нэг зөв. Одоо ингээд дрон чинь анх нисгэж үзэж байгаа хүмүүс ер нь ихэнх юм өргөөл мөнгө ч мөнгө штэ. Тэнгүүд болохоор энэ бол дроныг хамгаалт юм байна. Тийм уян одоо
Чи анх удаа дрон нисвэжлээ гэж бодоход энийг бол ерөнхийдөө угалцсан байхад дрон чинь эвдрэх магадлал нь багасна. Дөрвөн талаас нэг ингэвтэй одоо жишээлбэл та ингээл цохин уян тэгэл өөрөө ингээл жоохон баах зэрэг ойлт өгөөд яаж байгаа чи бол шууд дроноо удирдаад дроноо бол гэрийнхаа ханы обыг сейв аварж байна. За энэ нэг юм хөө. За энэ бол энэ болохоор юм шинс байна. Илүү шинс. Одоо энэ эвдэржил тарна штэ үгүйсээ нэг хугарч мангах ч юм уу. За нэг ийм хүү юм байна. Дроных нь шинс. За тэгээд мэдээж цэнэглэгчтэйгээ ирж байна. За эдрийгээ буцаагаад ирсэн. За бидний хамгийн гол зүйл дрон маань байна. Энэ дроны нэр нь болохоор E88 Pro гэсэн. За энийг бол ингэ шууд дийлгэж байна. Дрон нэгтгэхээр нэг ийм хүү юм байна. Камертай байсан бол камер нэнд явахсан. Гэхдээ нөгөөх нь камертай болохоор санаа зовлохгүй. Би камерных нь гоё юу харуулсан заяа. За нэг ийм хүү дрон байна да. Шууд асчиж. За энийг хідүүлээ туршлагатаа ингээд шууд гоё нисгэн заяа. Би энийг бол одоо шууд гараад нисгчмээр байна л тийм. Энийг шийдчихье. Буцаагаад энэ дроны үнэ нь болохоор хэдэн мянга. За нэг 50,000 авцаа байсан. Энэ зарагдаж байгаа үнийг харахад цүнхтэй байгаа шүү дээ. Зарим нь болохоор нэг юм хайрцагтай байдаг юм билээ. Хайрцагтай зүгээр л хавлгаа нь өөр болохоор дрон нь бол яг заяа. Энэ хүмүүс 80 90 100-аар зард юм билээ. Одоо манай камертай болон хар өнгөтэй нэнд байна. За энэ нэг юм их байна. Энэ нь бол сангийнхтайгаа яг адилхан юм. Гэхдээ шүрүүвтэй юм байна. Жижигхэн шүрүүвтэй. Тэгээд тавлгаан жоохон арай юм байна. Сангих бол яг адилхан. Дрон болон дроны чинь биений хамгаалал. Дроных нь батарейны цэнгэлдэг Android cable илүү шинс. Энэ нь болохоор дроных нь power нь байна. Энэ дрон болохоор дроных нь батарейг нь цэнгэлээд дроных нь удирдлаганд нь 3 ширхэг 3 батарей гэдэг юм лээ. Энд харагдаж байгаачлан энэхүү QR кодыг уншуулад тэгээ аппликейшнийг татна. Аппликейшнийг татснаар шууд дроноо одоо та ингэ асаалаа гэж бодсон шүү дээ. Цаачингууд ингээд шууд Wi-Fi руу жорж ирээд Wi-Fi-да холбоод шууд аппликейшн руугаа ороод старт гэдэг товч дарна. Старт гэнгүүт шууд дроны чинь камер нь гараад ирнэ. Утаснасаа бас удирдах болдог. Эхнийхээ бол удирдлага нь арай өөр. Утаснууд нь арай өөр юм байна. Нэг ингэ нээчихнэ. Энэ болохоор камертай болохоор доороо ингэ утасаа тийчихнэ. Нээгээд ийм хөө. За ардаа бол 3 батарей орно. За нэг ийм хөө байна. Дрон маань бол ийм хөө байна. Ангөтэй саяныхтай бол яг адилхан баг. Яг адилхан. Энэ нь болохоор E88 зүгээр жирийн цаг хүрнэ юм билээ. Тэр бол нэг камергүй цагаан өнгөтэй, нэг камертай хар өнгөтэй. Энэхүү хоёр сонголтоор авсан. Дрон маань бас нэг 50-60,000 авчихсан. Тэгээд камертай 5,000 төгрөгийн ялгаатай байсан. 3 батарей, 1 батарейтай, 2 батарейтай, 3 батарейтай харьцан дотроо 2 илүү батарейтай гэсэн сонголт өгсөн. Би болохоор нэг удаан нисгээд байхгүй болохоор 1 батарейтайг нь сонгосон. За нэг батарейных нь нэг 2-3-аар нэмэгдэж байгаа үнэ нь бас нэг 2-3,000 авчихсан. За нэг юм хоёр дрон байна. За энийг хийшээ тавьчих. За хамгийн сүүлчийн бүтээгдэхүүн TikTok болон тэгэл Instagram дээр бол Facebook дээр нэг тренд болоогүй. TikTok дээр ер нь хэсэг тренд болсон нэг юм. Синстэй агаар чигшүүлэгчийн 5 нөхтэй LED гэрэлтэй. Юу мэрээ синстэй агаар чигшүүлэгч. Агаар чигшүүлэгч mini cooling fan гинэ. Strong air supply of third gear турбин. За энийг болохоор синсийн цэвэрлж болно. Нэг усных нь савыг зөвлөхөд бас амархан. Орой унтахтаа орныхаа хажуу тавиад унтахад гоё, офис дээр ажиллахад гоё. Ер нь тэгж бичсэн байна. За энийг одоо шууд задлаа. Йоо, энэ дотор нэг юм аа ингээд. Зүгээр яг жижигхэн заавар хажих юм шүү дээ. Тэр юм бариултай. Тийм л ярьсан бариултай байна. Энэ бол сэнсэн харагдчихээн. Сэнстэй. Одоо энэ чинь агаар чигшүүлэгчийн нөхтэй шүү дээ. Тэгээд ашиглаж болно 2 3 4 5 гэж хавуулангаар нь ашиглаж болно. Тэгээд сэнсийн асангууд бас ингээд амар гоё. Хүмүүсийн бичлэгийг хараад байхад бол ингээд үсийгээд байт юм байлээ. Одоо ингээд мөсингүүд илүү гоё л болох юм шиг байна. Тэгээд энэ хэсэг байгаад энэ юу гэхээр ингээд үнэртэй ус цацтай юм байлээ шин. Үнэртэй ус цацсангууд одоо ингээд үнэртэй ус чинь чанартай л бол ингээд нэг цацчихгууд нэлээ удаан байж тээ. Тэгээд сэнсний ингээд үлээнгүүд тань руу үнэртэй усны үнээр очно гэсэн үг. Тэр бас айгуу гоё. Таймер бас тавьж болох юм байна guys. 3 төрлийн таймертэй. Гэхдээ би нэг нь хэдэн минут хэдэн секунд ярив шүү. Хэдэн минут нэг мэдгүй юм байна. Гэрэлнийхэн сонголт, агаар чигшүүлэгчнийхэн сонголт, тэгээд сэнснийх нь 3 хүчний сонголт юм байна. За одоо ингээд бидний unboxing хэм ингээд дуусчихсан. Одоо хамгийн хүсэн хүлээсэн мөч болох ханы задлсан бүх юмудаа одоо шууд туршиж үзье. Шууд баруунуудаа туршаад үзсгээ маань хэдүүлээ. За хамгийн сонирхол татчгаа
агаар чигшүүлэгчтэйсэнсээ шууд туршаад үзье. Би бол power bank-нд яг одоо залгацсан. Бусын жоохон ус ийцэн байгаа. Гэрэл нь улаан өнгө, цэнхэр өнгө, ягаан өнгө, цэнхэр энэ бүр яг цэнхэр өнгө юм байна л та. Зөв. Ийм бол нэг 8 өнгө авчаа өнгөөр асч гин. Шууд агаар чигшүүлэгч нь ажиллуулцгаа. Миний бол хамгийн хүлээж байгаа зүйлийн нэг. Йоо guys, энэ хэрэг зүгээр амар өнөө. Зүгээр л амар гэж байна. За одоо шүд сэнстэй нь хослуулаа ажиллая. Оо. Йоо, сэнс нь амар гоё үгдэж байна. Ингээ шууд чихтэй гоё ямарч агаарт гарах шаардлагагүй guys. Эндээ ингээл нусаа игээл чихшүүлж чинь ажиллуулаад сэнсээ ажиллуулаад чихтэй агаар ингээл нүүлээгээл амар гоё юм байна. Энэ шин таймер шиг юм байгаад байна. Энийг нэг ойлгохгүй. Ямар ч бол энэ агаар чихшүүлэгч нь амар гоё юм байна. Дараагийн зүйл маань бол энэ байна. Сундаг арчдаг юм. За шууд нэг усмас ашиглаад авахгүй чи эннийхээ усыг ашиг гарантаа хийж ингээд яг ингэр энэний ус шингээх чадвар нь бол нилээн дажгүй. За дараагийнхаа бүтээгдэхүүнд орцгоё. Дахиад эннээсээ ашиглацгаая. За шууд арчиж үзье. Энэ ихэр ус ингэж яарэ. Энэ бол энэ тэгээд саяных ер нь бол тоос авах зорилттой байна. Ийм их байна. Шууд ингэж энэ үзчихэд шалгая. Хилэг наасан татсан юу ч хөнөө нэр өнөвж юу ч алга саяных бол ихтэй бүр юу ч алга ой одоо жоох ингээ бүдүүн өсөлттэй ингээ одоо бол амар бүдүүн өсөлттэй амар олон хэсэг газар байгаа ёо бас юу ч хөө шууд залгая. За шууд асая. Миний ер нь гэрлүүдээс хамгийн дуртай өнгө бол цэнхэр өнгө. Цэнхэр өнгө нь ямар асч байгаа тэр гэрэл гоё л. Одоо ингээ өдөр байгаа ч гэсэн амар гоё юм. Гэрэл бас гоё л. Өдөрлөхаараа шууд өдөрт чинь. Өдөрлөхөөсөө бас холоос молоос тий. Ингээ шууд он шар ногоо улаан гээл. Ингээ шууд солио явах нэ. Гоё юм байна уу? За дараагийн бүтээгдэхүүн бол шууд толгоонд зүгээр зөхөд эхлэе. Би үсэнс амар муухай гэж байна. Үгээс тийм үгээс зөхөд үзье. Юу яа. Юу гэл ингэ болтох нь байна. Энэ бол амар гоё сонирхолтой юм байна. Бидний одоо туршиж үзэх хамгийн сонирхолтой зүйл болох зя хоёул нэг юм их байна. Шууд нисгэд үзье. Эхлээд камергүй цагаанаас нисгэд үзье. Йоо! Юу зохиолч. Амар гоё систем байна. Hey guys, let's do a backflip. E98 Pro цагаан өнгөтэй камергүй. Йоо! Тэгийн айгуу ингэж сурах.